Учиртай 3 толгой. Хайр түүхүү эсвэл нийгмийн зөрчил үү? Энэ бол хайрын түүх. Гэхдээ ердийн хайр дурлалын тухай биш ээ. Энэ бол хувь тавилан эрх мэдэл хүсэл сүлэлцэн домог. Юндан Нансалмаа хоёр нэгэндээ хайртай л да. Гэвч энэ хайр зүгээр байж чадсангүй. Шүн ойны балган Нансалмаг өөрийн болгохоор зүтгэн. Харин Хорлмоо бол юндан сэтгэлтэй түүнийг өөрийн болгохыг хүсдэг. Хайр сэтгэлийн энэ зөрчил зөвхөн дөрвөн хүний хоорондын асуудал уу? Эсвэл Монголын нийгмийг өнгөрсөн түүхийн туслав? Эсвэл Монголын нийгмийн өнгөрсөн түүхийн тусгал уу? Юундан Нансалмаа балган Хорлмоо нарын хооронд болсон янаг амаргийн эмгэлтэй явдал бөгөөд үүнийгээ бид хөдөө талын 3 бяцхан толгойн дунд эргэлдүүлв. Тэгэхээр учиртай 3 толгой гэдэг би болохоор юу гэж боддог гэсэн нь буруу юм байна л да. Нөгөө хүний толгой гэж боддог гэсэн чинь энэ ч толгойд юм биш тий. За ингээд төлөвлөгөө гар. Учиртай 3 толгой гэх энэ нэр давхар утгатай. Энэ нэр зүгээр нэг газрын нэр юм болов уу? Эсвэл Юндан Нансалмаа балган 3-ыг заагаад байгаа юм бол зарим судлаачид энэ нэр бол Монголын 3 давхаргыг илэрхийлнэ гэж бас үздэг. Гэрийн ард түмэн Юндан ноёд язгууртныг балган тэдний дунд хавчигдсан нэгнийг Нансалмаа. Энэ бүтээл нь 1942 онд Монголын анхны дүүргэд зарлагдсан. Гэхдээ үүнээс өмнө Шивэхяг гэмэх дүүр байсан гэх томгүй. Гэвч түүхэнд үлдсэн албан ёсны нотлохой дотмог учраас учиртай 3 толгой Монголын анхны дүүр гэж тооцогдсоор иржээ. Энэхүү дүүрийн анхны юунд нь зохиолж буй Дамжиран Үргэс харин анхны Нансалмааг Монголын алдарт дуучин Дэ Цэмцэрэн бүтээжээ. Анх харахад балган Хорлмоо хоёрыг муу дөрүүд гэж ойлгож болно. Гэвч тэднийг зөвхөн өөрийн хүслээд дагсан хүмүүс гэж үзвэл яах вэ? Балгын эрх мэдэл төрхийг л хүс. Харин Хорлмоо ад жаргалтай л байх юм. Тиймээс энэ зөвхөн хайрын түүх биш, харин хувь хүний хүсэл тэмүүлэл, нийгмийн ялгарл, эрх мэдлийн тэмцлийн дүрслэл. Энэ дүүрийн хөгжим зүгээр нэг аялгау биш, хөгжмийн зохиолч Б Дамжиран Монголын ардын дууны нууц хэмнэл, аялгауны нарийн кодыг шингээсэн. Учиртай 3 толгой тэгээд зөвхөн хайрын түүх биш, тарвуусвал Монголын нийгмийн гүн гүнзгий дүрслэл үү?